Япон улсад жил болгон дунджаар 100 мянган хүн ор сурггүй алга болдог байна. Гэвч тэдний зохих хувийг сайн дураараа алга болгоход эзэлдэг гэдгийг хүмүүс төр болгон мэддэггүй. Тэд юуны тулд яах гэж энэ замыг сонгодог вэ? Японд хүн алга болоход хичнээн хэмжээний өртөгтэй вэ? Йохацу гэж хэнийг хэлдэг вэ гэх зэрэг сонирхолтой асуултуудад өнөөдөр хамтдаа хариулт олцгоё. Япон улс нь 120 сая хүн амтай хөгжлөр Азид төдийгүй дэлхийд толгой зохих улс билээ. Бидний төсөөллөөр наран ургах улс бол үзэсгэлэнт Фужи уул, сумогийн спорт, сакура дэлгэрэх, төсөөлшгүй өндөр хөгжил гэд үргэлж гайхшруулж байдаг онцлогтой улс билээ. Гэвч энэ улсад жилд дунджаар 100 мянган хүн алга болдог бөгөөд тэдгээр хэрэгүүдийн ихэнхийг цагдаа нар зориудаар алга болоогүй байгаа. Алга болох шалтгаан байсан эсхийг нэн тэргүүн шалгадгаараа онцлогтой юм. Япончууд өөрсдийн нэр хүндийг маш эрхэмлдэг ард түмэн бөгөөд эртээр үеэс самурай нарын харикири буюу амиа хорлох үзэгдэл байсаар ирсэн. Орчин үед энэ зүйл нь нэг бол амиа хорлогчдын ой буюу Аокигахараг зорих, нэг бол Йохацу болох сонголтуудаас солигдсон байна. Аокигахара ой нь Японд байх ой бөгөөд тэнд жилд хэдэн зуун амиа хорлсон хүмүүсийг олдог. Харин амьдралд нь асуудал тулгарсан ч амиа хорлохын замыг сонголгүй. Йохацу болохыг сонгосон хүмүүсийн тухай өнөөдөр бид ярих болно. Йохацу гэдэг үг нь алга болсон, замхарсан гэх утга агуулдаг Япон үг юм. Энэ үг дээр үеэс Японы зохиолуудад гарч эхэлсэн бөгөөд тэдгээр түүхүүдэд ямар нэг учир шалтгааны улмаас ор сурггүй алга болохыг хүсэж буй хүмүүс гардаг байна. Орчин үед энэ үгийг тодорхой шалтгааны улмаас өөрийн дураар алга болох, шинэ амьдрал эхлэх зэрэг утгатай гэж ойлгож болно. 2008 онд Франц сэтгүүлч Лена Маугрийн Ванишд буюу сургаггүй болгосод Японы замхран алга болсон хүмүүс гэх номоо бичсэн юм. Энэ номонд Шууха Тори гэх нэгэнтэй хийсэн ярилцлага гарах бөгөөд тэрээр олон жилийн турш Йохацу нарт алга болоход нь туслах үйлчилгээ үзүүлсэн нэг юм. Эрэлт байх үед нийлүүлэгч байдаг гэх зарчмаар тэрээр алга болох хүсэлтэй хүмүүс маш их байдаг тул тэдэнд үүнийг хэрхэн зөв хийх талаар зөвлөгөө тусламж үзүүлдэг байгууллага нээсэн байна. Тэрээр энэ үйлчилгээг шөнийн нүүлт гэж нэрлэдэг юм. Тори өөрийн тээврийн бизнесээ 1990-ад онд эхэлсэн ч тэр үед улсынх нь эдийн засаг уналтанд орсноор удалгүй дампуурсан байна. Эдийн засгийн энэ хямралын үед Японд хүн алга болох болон амиа хорлох үзэгдлүүд нэмэгдэж байсан бөгөөд Шууха Тори тэр нэгэн намрын өдөр автобусны буудлын дээр сууж байхад нь нэгэн настай эмэгтэй түүн дээр ирж алга болоход нь тусалж чадах уу гэж асууснаар тэрийн төрлийн бизнес хийх санааг олсон гэж ярьжээ. Гэвч түүний энэ компани цор ганц биш бөгөөд өөр олон компани үйл ажиллагаагаа явуулдаг байна. Time сэтгүүлийн сэтгүүлч Жозеф Хинкс Японд ирж энэ талаар судалсан бөгөөд Мико Сайто гэх эмэгтэйтэй ярилцлага хийсэн юм. Микогийн хэлснээр тэрээр урд өмнө алга болж байсан бөгөөд түүний шалтгаан нь гэр бүлийн хүч хэрхийлэл байжээ. Тэр цагдаад мэдгдсэн боловч цагдаа нар энэ талаар тоогоогүй тул Йохацу болох замыг тухайн үедээ сонгож байж. Хожим Сайто өөрийн гэсэн хүн алга болгоход тусалцаа үзүүлдэг компанитай болсон байна. Төвний хэлснээр зарим тохиолдолд хүнийг нууцаар алга болгоход маш хурдан ажиллах шаардлагатайгаас гадна бүхэл бүтэн багч ажиллах тохиолдол байдаг гэжээ. Энэ үйлчилгээ нь 50 мянган йен буюу $450-оос 300 мянган йен буюу $2500 Америк доллар болдог байна. Эдгээр үн нь алга болох хүн өөртөө авч явах эд зүйлсийн хэмжээнээс ахуулаад хүүхдтэйгээ хамт зугтааж байгаа эсгээс хамаардаг байна. Сайтогийн хэлсэн бас нэгэн сонирхолтой зүйл гэвэл өдөрт 10-аад хүн холбогддог бөгөөд зарим нэгэнд нь хууль зүйн тусалцаа үзүүлдэг бол зарим нэг нь алга болохыг бодлыг өөрчилж асуудлыг өөр замаар шийдэхэд нь туслах ятгах зэрэг үйлчлэгээ үзүүлдэг тухай хэлсэн юм. Төвний компаниар дамжуулж жилд 100-аас 150 хүн алга болдог гэжээ. Мөн тэд яагаад энэ тухай нэр устгаа зарлаад байна вэ гэж та гайхаж магадгүй. Гэвч тэд юунаас ч айдаггүй бөгөөд алга болох нь хуульд зөрчсөн үйлдэл биш гэжээ. Магадгүй энэ маш маргаантай асуудал байж болох ч найз нөхөд хамт олноосоо гинэт холдохыг хүсэх нь хууль зөрчсөн үйлдэл биш шүү дээ гэж тэрээр нэмж хэлсэн байна. Бид эдгээр хүмүүст аль болох анзааралгүйгээр алга болоход нь тусалдаг бөгөөд цаашид ойр дотных нь ирж хайх, цагдаад мэдгдэх зэрэг нь бидэнд хамаагүй зүйл болдог гэсэн юм. Түүний бодлоор
Энэ төрлийн үйл ажиллагаа өргөжих болсон нь цагдаа нар гэр бүлийн хүчирхийллийн эсрэг юу ч хийж чаддгүйтэй холбоотой гэж үздэг талаараа хэлжээ. Үүний дүнд харгас нөхрөөсөө холдох хүсэлтэй эмэгтэйчүүдэд тусалдаг энэ мэт газрууд олширсан гэжээ. Гэр бүлийн хүчирхийлээс зугтаж буй хүмүүс нийт үйлчлэгчдийн 20%-ийг эзэлдэг бол үлдсэн хувь нь өрнөөс зугтаах, өөрсдийг нь мөрдөж мөшгөж дагдаг хүнээс зугтаах, эсвэл шашны гаж сэгт зэрэгээс нуугдах хүмүүс байдаг байна. Япон орны хит өндөр хурдтай нийгэм нь хүний сэтгэл зүйд дарамт болдог бөгөөд зарим нэгэн зүгээр энэ амьдралаасаа залхсан, стресс бухимдлаа дийлэхгүй болсон зэрэг хүмүүс байдаг юм. Мөн зарим нэг нь ажлаасаа халагдах, бизнесэнд дампуурах гэх зэрэг шалтгаантай байдаг бол дунд сургуулийн төгсөгчд ихтэй сургуульд эсэлж чадаагүй зэрэг нь мөн инэвэршлэг авах нэгэн шалтгаан болдог байна. Японд зарим байгууллагууд өөрийн дотор байртай байдаг бөгөөд хэрв ажлаасаа халагдвал дотор байрнаасаа бас гарах тул тэр хүнд юу ч үгүй болсон мэт санагддаг учраас тэд энэ замыг эсвэл амиа эвгүүдэхийг сонгодог юм. Мөн тэдний өнөөх нэр хүндээ алдах, готомшигтой нүүр тулах зэрэг айдсууд эдгээр хоёр замын нэгийг сонгоход хүргэж байна. Дээр дурдсан өр ширний асуудлын тухайд Японд мөрөдөд тоглоом, мөнгөөр тоглодог автомат тоглоом зэрэг маш өндөр хөгжсөн байдаг юм. Bloomberg-ийн мэдээснээр Япон орны мөрөдөд тоглоомоос олсон орлого 2015 он гэхэд 200 тэрбум Америк доллар давсан нь дэлхийд энэ талаараа тэргүүлэх зэргийн үзүүлэлт юм. Үүнийг дагаад Японд бичил зээл олгох үйлчлэгнүүд цэцгэлсэн байна. Энэ газрууд нь ихэвчлэн якуза нарын ажилладаг газрууд байдаг тул энэ тохиолдолд орс ороггүй алга болох нь магадгүй хамгийн сайн сонголт байж болох юм. Гэвч шүний нүүлгэлт хийлэгдэх газрын хөлс нь зарим нэгэнд нь өндөр санагдаг тул тэд өөрсдөө алга болдог байна. Тэдэнд зориулж ном, зөвлөмж нийтлүүд интернет орчинд өргөн олддог юм. Хэрхэн төгс хэлбэрээр сургаггүй болох вэ? Амьдралаа хэрхэн шинээр эхлүүлэх вэ зэрэг хайлтууд маш ихээр хийгддэг байна. Гэвч эдгээр их хүмүүс хаашаа алга болдог вэ? Жилд 100 мянган хүн. Мэдээж тэд бүгд өөрсдийн хүслээр алга болохгүй ч дээрх шалтгаануудын улмаас сайн дураараа алга болдог хүмүүс нэлээд өндөр хувийг эзэлдэг юм. Тэд хаашаа алга болдог талаар өмнө дурдсан Франц сэтгүүлч Маугрийн нийтлэлээс харцгаая. Түүний үдснээр ихэнх хүмүүс жижиг хот суурин хөдөө тосгон руу явж тариач ногоочин хийдгээс гадна нэгэн сонирхолтой хувилбар байсан юм. Токио хотын сүүдэрт нэгэн нууцлаг жижиг хот Санья байдаг байна. Энэ бол Токио хотын захад байх ядуусын хороолол боловч хожим тустай хот маягийн болжээ. Энэ хотыг ихэнх газрын зургаас авч хайсан бөгөөд нэг ёсондоо орхигдсон хот юм. Гэсэн ч тэнд хүн их байдаг. Тэр дундаа хуучин амьдралаасаа зүгтаасан Йохацун нар ихээр байдаг газар байна. Маугрийн бичснээр энд цагдаа нар ч цөөхөн байдаг бөгөөд якуза нар удирддаг гэжээ. Тэнд байх хүмүүс биеийн хүчний хүнд ажил хийж цалингаа бэлнээр нь авдаг юм. Санья хот нь 1966 он хүртэл албан ёсоор Токиогийн дүүрэг гэж явж байсан бөгөөд гэмт хэрэг их гардаг. Амьдралын боломж таарав хэсэг байж 1966 оноос түүнийг газрын зургаас сассан юм. Маугри ном хизээч Японд хэвлэгдэж байгаагүй бөгөөд Японд түүний номыг хэвлэх газар олдоогүй гэж. Тэд энэ тухай хүмүүс сонирхгүй байх гэх зэрэг шалтгаан хэлж байсан бөгөөд энэ ном нь дэлхийд даяар тархаж олон оронд бестселлер болсон юм. Энэ номыг Японд хэвлэхийг хүсээгүй нь тэнд энэ сэдв хүнд бөгөөд эмзэг сэдвийн нэг гэдгийг харуулж байна гэж Маугри хэлжээ. Японы хувийн мөрдөгчдийн хэлснээр түүнд ирдэг 5 захиалга бүрийн нэг нь алга болсон хүнтэй холбоотой байдаг бөгөөд ихэнх нь өр ширний асуудал эсвэл буруу гарын хүмүүсээс нуугдах гэж алга болсон байдаг. Ихэнх мөрдлөх нь тодорхой хэсэгт хүрээ замгардаг гэжээ. Энэ нь тэдний нуугдмал амьдрал хэтэрхий хүнд санагдаж амиа хорлсонтой холбоотой байдаг. Мөн тэд нэрээ солихоос гадна гадаад төрхөө хүртэл өөрчилсөн байдаг нь мөн олдохгүй болох шалтгаан болдог байна. 2005 он Токио хот жирийн нэг инженер Норихиро эхнэрийн хамт амьдардаг байж. Норихиро гинэт нэг өдөр ажлаасаа ирэлгүй алга болсон байна. Тэр өмнө ажлаа тараад найзуудтайгаа юм уу ажлын газрынхантайгаа баарнд сууж оройтдаг байсан ч огт ор сурггүй алга болж байгаагүй тул эхнэр нь сандарч эхэлсэн юм. Хожим тодорхой болсноор Норихиро алга болохоос 7 хоногийн өмнө ажлаасаа халагдсан гэжээ. Тэр бүтэн 7 хоног өглөө бүр ажилдаа явж бомбит гардаг байсан. Тэр хаачдаг байсан бай. Одоо хаана байна вэ гэх зэрэг асуултууд гарч иж байлаа. Түүний алга болсон өдөрч санамсаргүй биш байж. Учир нь энэ өдөр
түүний цалин буух өдөр байсанд тэрээр цаашид нуугдч чадахгүй болсон хэрэг гэж үзлээ. Түүнийг тэр өдөр галт тэрэгний билет авч Аокигахара ойг зорьсон гэх мэдээлэл явсан ч энэ нь хожим худал болох нь тогтоогдсон юм. Хожим тэрээр Лена Мау гэрт ярьцлага өгч түүнд юу тохиолдсон талаараа дурсжээ. Тэр өдөр бүр ажлынхаа дэргэд машинд өдөржин суудаг байсан бөгөөд ажил тараад шууд тардаггүй байж тэр ажилгүй болсон тул гэр бүлээ авч явж чадахгүй боллоо гэд алга болох замыг сонгосон байна. Одоо тэр өөр нэрээр хотын захад жижиг өрөөнд амьдарч байгаа гэсэн юм. Тэр хаашаач гарахгүй, хинтэж уулзахгүй тэр өрөөнд л амьдарч байгаа ажээ. Норихиро ийм байдлаа хэн нэгэнд харуулахыг хүсээгүй тухайга сурвалжлагчид хэлсэн байна. Энэ мэт Йохацутай холбоотой хачиргалтай түүхүүд маш олон байдаг юм. Бидний өмнө хүргэсэн хүмүүс ор сурггүй алга болсон хэрэгүүд болон хоошид хүргэх явдлуудын тодорхой хувь нь ч гэсэн энэ замыг сонгосон хүмүүс байхыг үүсэхгүй юм. Тэд магадгүй одоо өөр нэгэн нэрээр өөр улс, өөр хотод ч амьдарч байж болох юм гэсэн үнцэг эндээс харж болж байна. Японд тийм их хүн алга болдог учраас магадгүй тэдний гэрийнхэн ойр дотныхонд нь ингэж итгэх нь тэдэнд арай амарч байдаг байж болох юм. Энэ удаагийн бичлэг хариулт үгүй нууцлаг явдлын тухай өгүүлээгүй ч та бүхэн сонирхолтой байсан гэж итгэж байна. Дараа уулзтлаа баяр таа.